Оройн төргийн үзэгчтэй энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Их эзэн Чингис хааны алдагдсан хөшөөнд иргэд, жуулчид, сурагчид хүндэтгэл үзүүлж байна. Сар шинийн 7 хоногийн амралт иргэдэд эерэг өрнөлөө үзүүлжээ. Цагаан сараар арх согтууруулах хундааны хэрэглээ багассан байна. Шинийн 1-ээс 3-ны өдрүүдэд зам тээврийн осол өмнөх жилээс 20%-аар буурчээ. 1072 хувьцааны ноогдол ашиг 63 мянган төгрөгийг олгоно. Hollywood Night Club ажиллах цагийн байрыг мөрддөггүй талаар иргэн гомдол гаргалаа. Иранд оюутнуудын эсэргүүцлийн жагсаал болж байна. Америк нэгдсэн улсын дээд шүүх Трампын тарифын шийдвэр үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгийг одоо та бүхэнд танилцуулъя. Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө төрийн 3 өндөрлөг Чингис хаан музейд байршуулсан их хааны өргөөнд их эзэн Чингис хааны алтан шүтээн их цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн. Цаашд ч Монголын түүх соёлын өвийг дээдэлж Чингис хааны их шүтээндээ шинийн 15-ны дотор иргэн бүр хүндэтгэл үзүүлж байхыг Монгол улсын төрийн тэргүүн уриалга гаргаад байна. За бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээр дараг чимэх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр их эзэн хааны өргөөнд их эзэн Чингис хааны алтдсан энэ хөшөөнд төрийн 3 өндөрлөг бас хүндэтгэл үзүүлсэн. За цаашид ч мөн төрийн 3 өндөрлөгийн зүгээс иргэдэд энэхүү танхимыг бас нээлттэй олгож их эзэн Чингис хааныхаа алтдсан хөшөөг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд бас өв соёлоо түгээн дэлгэрүүлэхээр бас нийтэд бас нээлттэй олгосон байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэхүү хөшөөний хувьд гэх юм бол одоо хээнийхаа деталь бүрээсээ яг өв соёлоо шингээсэн эрт дээр үеийнхаа уламжлалыг яг тэр чигээр нь хадгалсан гэдгээрээс онцлогтой шүү дээ. Энэ талаар та нэг жоохон дэлгэрүүлээд ярихгүй юу? За Чингис хаан үндэсний музей 9 давхрын хүндэтгэлийн танхимд одоо ингэж бүтээгдсэн энэ их эзэн Чингис хааны алтан хөшөө бол өнгөрсөн оны одоо цагаан сарын шинийн 1-нд нэгдээснээс хойш ерөнхийдөө Монголын ард түмэнд бол ингэж нээлттэй одоо байсаар ирсэн. За тэгээд ерөнхийдөө энэ нэгдсэн энэ бүтэн жилийн хугацаанд бол монголчууд гэлтгүү ерөнхийдөө дэлхийд даяар байгаа энэ бүх монголчууд ирж их эзэн Чингис хаанд энд хүндэтгэл үзүүлж одоо цагаан сүлэнд нь шугштэнд мөрөгдөг ийм уламжлал ингэж тогтцоод байна. Чингис хаан үндэсний зүгээс болохоор их эзэн Чингис хааны алтан хөшөөг бүтээхдээ бол ерөнхийдөө монголчуудын төрч ёсны уламжлал түүхэн их сурвалж археологийн баримтад тулгуурлаж одоо энэ их хаан хүндэтгэлийн өргөө их эзэн Чингис хааны алтан хөшөөг гэж бүтээсэн байгаа. Тэгээд ер нь Монголын ард түмэн энэ их эзэн Чингис хааныг бол ингэж хэдэн үеийн туршид ингэж хүндэтгэн дээдэлж ирсэн. За тэр ч утгаараа бол одоо энэ Монгол түмний энэ их баяр цагаан сарын үеэр ч гэсэн монголчууд бол энэ их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсээр байна. Одоо сүүлийн шинийн 1-нд гэхэд бол ойролцоогоор 300 орчим иргэд одоо ирж их эзэн Чингис хааны хөшөөнд ингэж хүндэтгэл үзүүлж байна. Тэгээд их эзэн Чингис хааны энэ хөшөө их хаан хүндэтгэлийн өргөнд бол ерөнхийдөө бол бүхий л хээ угалц деталь чимэглэлүүдийг нь бол эрдэмтэн судлаач нар бол өөрсдийн бол ингэж баримт цэлтийг гаргаж өгөөд за ингэж монгол орчууд өөрсдөө ингэж бүтээсэн ийм одоо их хааны ийм хүндэтгэлийн одоо ийм хэсэг байгаа гэж ингэж ойлгож байна. Агуу түүхтэй энэхүү хааны маань халтдсан хөшөө бас 7.5 м тийм ээ дэлхийд бас гайхагдахаар маш сайхан бүтээл болсон шүү дээ. Үүнтэй зэрэгцээд сая бас яг гадаадын жуулчид бас орж ирээд яг ном журмынхан дагуу мөргөж хүндэтгэл үзүүлж шүү дээ, тийм ээ. Тий. Ерөнхийдөө бол их эзэн Чингис хааны хөшөө бол одоо дэлхий дээр одоо бүтээгдэж байгаа одоо ингэж их эзэн Чингис хаан зориулсан хөшөөнүүдээс хамгийн том одоо алтан одоо юм хөшөө гэдгээр ихэх алдартай. За энэхүү хөшөөний бол хэв загварыг нь болохоор төрийн шагналт нэрт баримлж болдгоо бүтээсэн. За тэгээд одоо хүрлээр цутгаад за тэгээд алтаар одоо ингэж шармалдаж Монгол орны хөрш шороноос илэрч олцсон энэ алтаар ингэж алтадсан байгаа. Ер нь их эзэн Чингис хааныг бол ингэж алттай холбох юм зүйлэл бол монголчуудын түүх соёлын уламжлалд бол маш их байдаг. За тухайлах юм бол их эзэн Чингис хааны бүхий л үйл
үйл хэргийг Монголын нус товчонд одоо бичгтээ үргэлж алттай холбон зүйрлсээр ирсэн ийм уламжлалтай. Монголчууд ч гэсэн ер нь үеийн үед их эзэн Чингис хааны удам угсааг алтан ураг гэж одоо ингэж хүндэтгэж ирсэн ийм уламжлалтай ард түмэн шүү дээ. Тэгээд их эзэн Чингис хаан болон түүний угсаа заламжилсан их хаадуудтай уулзж исэн гадны элч жуулчдын тэмдэглэл байна. За тэнд тэмдэглэлүүдээр болохоор энэ Монгол хаадтай уулзахдаа өөрийн гэсэн тодорхой дэг жаяг тогтсон ёс уламжлалын дагуу ингэж уулздаг байсан ийм мэдээ баримтууд байгаа. За тэгээд их эзэн Чингис хаанд бол энэ монголчууд орж ирэхдээ бол за ингэж зүүн одоо өвдгөө нуглаад за тэгээд зүрхэн тушаа газраа одоо гараа тавиад хүндэтгэл үзүүлж байгаа ийм хэв маягууд байна. За гарахтаа одоо ар нуруугаа харуулахгүйгээр их эзэн Чингис хаанд өөрийн одоо хүсэл бүх зүйлсүүдэд даатгаад ингэ явж байгаа одоо ийм зүйлсүүд байна л та. Гал морин жилийн сар шинийн амралт 7 хоног үргэлжилж өнөөдрөөс бүх нийтийн амралт дуусаж ажиллаж эхэллээ. Сар шинийн баяраар 2-3 хоног амарсан нөхцөлд уламжлалт баяраа сэтгэл дүүрэн тэмдэглэж чадахгүй давчцдаг. Харин 7 хоног амрахаар ахмадаа хүндэтгэж аав ээжигээ зорин очиж айлчин гийчнтэйгээ үүх түүхээ хуучлан суух боломжийг олгож байгааг талархаж цаашдаж цагаан сараар 7 хоног амарч хөвших нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байна. Сүрээр дарагч хэмээх гал морин жил айлчлан ирлээ. Сар шинийн баярын амралт нь иргэдийг гэр бүл ахмад наснуудтайгаа уулзан золгож үндэсний ёс заншлаа дээдлэх боломжийг бүрдүүлсэн талаар иргэд сайшаалтай онцолж ирж байна. Баярын өдрүүдэд айл өрхөд ахмад буурлуудаа хүндэтгэн золгож орон нутгийг зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэхэд эргээр нөлөөлжээ. Энэ харин тий амралттай. Би ялангуяа одоо төр зур хөдөө орон нутгаар ажиллаж байгаа. Надад их таатай байлаа. 6-7 хоног ингээд нөгөө зав гараад эндээ ирээд ингээд ахтуудаа ах дүү нуртаа уулзаа буцаж байгаадаа их баяртай байна. Энэ бас ингээд хэд хоног байх ч зүгээр юм байна. Тэгээд яг хаа цагаан одоо манай Монголын уламжлалт цагаан сар ялангуяа бидний насынхан бол заавал ингээд их бага хэмжээгээр бэлддэг. Тэгээ хүүхдүүдтэйгээ уулздаг, ах дүүтэйгээ уулздаг, ах эгчтэйгээ уулздаг энэ Монголын нэг сайхан баяраа гэж тэгээд бүгдийг амжуулаад хийчихэл одоо хөдөө явах гэдэг ингээд явж байна. Сар шинийн амралт ер нь урт осно надад айгүй таалагдж байгаа л да. Тий хөдөө гадаа яваад эмээ өвөө дээр аав ээж дээр очиж золгож байгаа надад амар таалагдж байгаа. Тий ер нь бол дандаа нэг богинохон хугацаанд 3 2 хоногор амардаг байсан бол энэ удаа 7 хоногор амарсан надад амар гоё санагцаа. Хөдөө явж чадсан дархан сэлэнг явсан. Сайхан шингэлээ. Амралт сайхан уртлаа байлаа. Сайхан. Өдөө гадаа яг дархан л орж том ихч хүргахтаа болсон. Ер нь харьцан гоё их тайван сайхан боллоо гэж бодож байна жил. Ер нь хүмүүсээ өөр өөрснийхөө хэмжээндээ тохирсон нэг тийм одоо хүндрүүлээгүй ер нь боломжийг сайхан тэмдэглэсэн гэж үзэж байна. Хахир өвлийг үнтэд авч урин хавартаа учран золгосны ерөөл айлтан ахмад буурлуудаа хүндэтгэн золгох баярын хамгийн үнцэнтэй мөчлөлээ. Сар шинийн баярын бас нэгэн чухал ёс заншил нь өр хүүхдүүдэд ахмад буурлуудаа хүндэтгэн золгох ёс заншлыг бичлэн зааж өгч өөх түүхээ ярин суудаг хүндэтгэлтэй баяр үлээ. Иргэдийн хэлж байгаагаар урт хугацааны амралт нь хоолын замд зорчих ахмад наснуудаа эргэх хүүхэд залууст уламжлалт зан үйлийг таниулах таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ. Монголчууд цагаан сарын баяраар архины хэрэглээг багасгаж, золголт хийхдээ цагаан идэ барьж сүү, айраг, Монгол шимийн архи зэргийг түлхүү сонгох болсон нь архины хэд хэрэглээг бууруулах эерэг өөрчлөлтийг харуулж байна. Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр жил ирэх тусам илүү эрүүл соёлтой тэмдэглэлт болж өөрчлөгдөж байна. Өмнөх жилүүдэд баярын үеэр архи хэтрүүлэн хэрэглэх үзэгдэл түгээмэл байсан бол сүүлийн үед энэ ёс заншил аажмаар алга болж хүмүүс архи барихгүйгээр золголт хийх болжээ. Оронд нь цагаан эдээ сүү, айраг, Монгол шимийн архи зэрэг уламжлалт эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хандлага нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн ухамсар дээсэлж байгаагийн илрэл юм а. Энэ жил нэг айгуу багш шүү дээ. Ер нь хэрэглээ бол жоохон багассан л юм шиг шүү дээ. Монгол яваа ер нь төлхөө үргэлж шүү. Шимээ голдуу яагаад цагаан архины жилдэн ер нь багтсан. Сушуулах хондоо ер нь баг хэрэглэх тусмал ер нь гайгүй шүү дээ. Багасгах л хэрэг. Гайгүй. Баггүй. Ер нь тэгэл хэцүү Монгол арх хэцүү байна тий. Одоо удамжаар сохтуу байхгүй болсон шүү дээ.
Өнгөрсөн үеийн цагаан сарын баяр аярхны хит хэрэглээтэй холбоотой байсан нь нууц бишээ. Дэх үед айл үрх бүр золголтонд арх барин угтаж баярыг далимдуулан хит ууж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдол олон байдаг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал эрс өөрчлөгдөж залуу үеийнхэн болон гэр бүлүүд архигүй баяр тэмдэглэхийг илүүд үзэх болсон байна. Иргэд ч өөрсдөө баяр бол архи уух шалтгаан биш харин гэр бүл уламжлаа хүндэтгэх цаг их үзлийг түлхүү дэмжих болжээ. Энэхүү өөрчлөлт нь Монголын нийгэмд архины хэрэглээг ерөнхийдөө бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа юм а. Арх байхгүй айргал их байна да. Шинэ нэгэн задлаа тавьсан арх өнөөдөр дуусаагүй байгаа шүү дээ. Талдаа сараагүй. Арх ууж. Залуус өдрөөс арх уухаа. Үгүй сайн байлгүй яг энэ архаар яг. Ингээд сайн юу ах вэ? Яг Монгол хуцаар өмсдөг болсон байна залуучууд. Арх цагаагаа. Ер нь тэгэл эрүүл хүнсээ хэрэглэдэг болсон байна. Бэлгэнд ч гэсэн дандаа л эрүүл тэгээ дотоодын үйлдвэрийн юмнууд тэр явж байна шүү дээ. Багад байсан да. Арх хэрэглүүл зүгээр юм шүү. Цагаан идэг. Цаашид энэ хандлагыг дэмжихийн тулд төр засаг олон нийтийн байгууллагууд архигүй баяр тэмдэглэх санаачлагыг улам өргөжүүлэх шаардлагатай. Ингэснээр монголчуудын цагаан сарын баяр илүү эрүүл баяр баясгалантай болох нь дамжиггүй юм а. Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа баярын өдрүүдэд орон нутгийг зорих эрчим ачаалал нэмэгддэг. Сар шинийн баярын өдрүүдэд 1500 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж нийт 846 зам тээврийн осол бүртгэгдэж зам тээврийн осол өмнөх жилээс 20%-аар буурчээ. За тэгэхээр сар шинийн өдрүүдэд яг нийтдээ тээврийн цагдаагийн албанаас хичтэй алба хаагчид замын хөдөлгөөний бас ачааллыг зохицуулав. Үүнээс гаднаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр ямар арга хэмжээнүүдийг авч ажилласан бэ? За сар шинийн баярын өдрүүд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг хичээлсэн. Тэгэхээр бол нийслэлийн хэмжээнд бол цагдаагийн албаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ за орон нутагт бол нутаг дэвсгэрээр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж ажилласан. За сар шинийн баярын өдрүүдэд яг одоо гудам зам хөдөлгөөн зохион байгуулах чигийг үүргээр бол 1500 орчим албаагч бол үүрэг гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр ер нь бол сар шинийн баярын өдрүүд бол жил одоо гэр орол руу чигсэн хөдөлгөөний эрчим ачаалал эрс нэмэгдэг. За үүнтэй уялдуулаад бас хүн хүчээ түлхүү гэр орол руу бол чиглүүлж байршуулсан. За үүнийхээ өрөөнд бас хөдөлгөөний эрчим ачааллыг бас эрт сэрүүлсэн байгаа. За ер нь бол жилжлийн одоо сар шинийн баярын өдрүүдээр гэр орол руу чигсэн хөдөлгөөн бол удаашрдаг. Гэхдээ энэ жилийн хувьд бол нэг онцлогтой байсан зүйл нь юу вэ гэхээр төрийн байгууллага болон сургууль цэцэрлэг за тэгээд иргэдэгээ уриалаад хашаа болон төрийн бус байгууллагуудын төрийн болон байгууллагуудын цуцолыг нээлттэй болгосон байгаа. Тэгэхээр үүнээс гаднаас яг сар шинийн өдрүүдээр гарсан осол гэмтлийн мэдээлэл бас хичнээн осол гэмтэл гарав. Үүнээс 2025 онтой харьцуулж хэлэх юм бол за 2025 онтой сар шинийн 1-ээс 3-ны хооронд харьцуулах юм бол ер нь бол зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хүн гэмтсэн за хүний амьс хорсон дуудлага мэдээлэл за 25-аас 57% хүртэл буурсан эерэг үзүүлэлт байна. За 1-ээс 3-ны хооронд бол 846 зам тээврийн осол цагдаагийн байгууллагууд бүртгэгдсэн. За энэ дээрээс гудам замын хяналтчлалтаар бол согтуугаар тээвэрлэгчлсэн 117 жолоочийг бол цагдаагийн албаагч илрүүлж тасан зогсоосон байгаа. За ер нь бол бусдаар бол одоо баяр амралтын өдрүүд бол 50 байлаа. Үүнээс гадна анхаарал татж байгаа бас нэгэн асуудал байгаа тийм ээ. Яг орон нутгийн замуудад бас цасан шуурганаас болоод боогдоод мөн холын замд автомашинууд маань гэрлээ шилжүүлэхгүй маш соёлгүй бүдүүлгээр оролцож байна гэсэн. Ер нь орон нутгийн замын нөхцөл байдал ямар байв? За ер нь бол иргэдтэй хэлэхэд бол цагаараа урьдчилсан мэдээ бол яг л заадаг. За шинийн 3-наас эсвэл нийт үнэхээр засан болон шорон шорохтой гэж цагаараа урьдчилсан мэдээлэл гарч ирсэн. За үүнийхээ өрөөнд албаагч нар бол одоо яг орон нутгийн замд 150 км дунд дээр бол хөдөлгөөн тэргүүлээр бол үүрэг гүйцэтгсэн байгаа. За хоёр аймаг дээр бол цагаагаар энэ нөхцөл байдлаас шалтгаалаад аймгийнхан засаг даргын захирамж гараад бас хөдөлгөөнийг хэсэг хугацаагаар хязгаарласан. За өнөөдрийн байдлаар бол ямар нэгэн байдлаар одоо захирамж гаргаад орох гарах хөдөлгөөнийг хаасан зүйл бол багхгүй. Хөдөлгөөн бол чөлөөтэй байна. Гэхдээ яг одоо орон нутгийн дамд зорчиж явж байгаа жолооч иргэд маань нийт зам орчинд хурдаа зүг төхөөрж байгаарай. За хоёр шинэ өрийн цагаар гэрлээ шилжүүлээрэй. За орон нутгийн албаагч нар бол шөнийн хяналтчлалтыг бол одоо тавьж явах үед бол стандарт бус гэрэлтэй байсан, хүн тээврийн норм хэтрүүлсэн, за мөн дээрээс нь тээврийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй 100-ны дугуйтай явж исэн ингээд маш олон зөрчлийг бол цагдаагийн албаагч нар илрүүлж тасан зогсоосон байгаа.
Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт нийслэлийн 8 дүүрэг 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагын аль пагчид дүүрэг гүйцэтгэж 20 иргэний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 53 нь объектын гал төмөр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгдсэн хэмээн онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Цаг уур орчны шинжилгээний газраас ард иргэдийг зам туршлах зорилгоор гол дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. Монгол орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар өмнөх 10 хоногоос 5-аас 25 см нэмэгдэж 20-оос 175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин эг, хараа, чулууд, халх болон сэлэн мөрний адгаар мөсний зузаан 5 см нэмгэрсэн байна. Иймд зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan нэмгэрч байгаа тул нуурын толой гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байна. Улмаар мөсний дааз тээврийн хэрэгсэл мал хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих зам туршлах зорилгоор мөсөн дээгүүр явах болон автотээврээр зорчихгүй байхыг анхаарууллаа. Ховд аймгийн Булган сумын нутагт 2 дугаар сарын 22-ны 9 цаг 29 минутын үед 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн голомтод ойр байрлах сум суурин газрууд гэвэл Баян-Улын аймгийн Булган сумын төвөөс урд зүгт 32 км, Ховд аймгийн Булган сумын төвөөс баруун хойд зүгт 68 км, Ховд аймгийн Мөнхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 71 км зайд тус оршиж байна. Мөн Увс аймгийн Өмнө Говь сумын нутагт өнөөдөр 9 цаг 13 минутанд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд Увс аймгийн Өмнө Говь сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км, Увс аймгийн Тариалан сумын төвөөс урд зүгт 41 км, Увс аймгийн Үлгий сумын төвөөс хойд зүгт 42 км зайд тус оршиж байна. Одоогоор учирсан хохирлын талаар мэдээлэл ирээг байна. Сар шинийн баярын өдрүүдэд арх согтууруулах ундаатай холбоотой зөрчил эрүүлжүүлэгдсэн болон баривчлагдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан нь иргэдийн хэрэглээ илүү зохистой болж байгааг харуулж байна. Сар шинийн баяр буюу 2026 оны 2 дугаар сарын 17-оноос 20-ны өдрүүдэд арх согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 352 иргэн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 40.8% буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан иргэдийн тооч буурсан байна. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил 288 буюу 41.9%, баривчлагдсан иргэдийн тоо 100%, ар гэрт нь хүлээлгэн өгсөн иргэд 28.1% тус багасжээ. За сар шинийн баяр амралтын өдрүүд буюу за битүүн шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бол цагдаагийн байгууллагт зам гэмтрэг зөрчлийн шинжтэй нийт 8265 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн мэдээлэл байна. За үүнээс бол гэмтрэгийн шинжтэй нь 361, за зөрчлийн шинжтэй нь 6325 дуудлага, за зам төврийн ослын шинжтэй нь 1579 дуудлага мэдээлэл бол бүртгэгдэж шалган шийдвэрлэгдсэн байна. За нийт одоо бүртгэгдсэн дуудлага мэдээлэл нь 2200 орчмоор, за мөн одоо гэмтрэгийн шинжтэй дуудлага мэдээлэл нь 110 орчмоор, за цаашлаад зөрчил шинжтэй дуудлага мэдээлэл нь 1892, за зам төврийн орчин шинжтэй дуудлага мэдээлэл 184 ингээд тус буурсан үзүүлэлт бол харагдаж байна. За энэ жилийн үед бол арх согтууруулах ундаа хэрэглэсэн буюу нөгөө бие авч авах чадваргүй хэмжээнд за мөн зөрчилд холбогдсон иргэдийг бол одоо албадан саатуулж эрүүлжүүлдэг ийм одоо хууль эрх зүйн зохицуулалт байна. Тэгэхээр энэ жилийн үед бол эрүүлжүүлэгдсэн хүн бол 315-аар буурсан. За баривчилсан хүн бол одоо 1% буурсан. За мөн одоо ар гэрт нь хүлээлгэж өгсөн одоо зөрчил бол за 700 115 зөрчлөөр буурсан гэдэг чинь 90 буурсан үзүүлэлт байгаа учраас бас жилийн үед бол хавцсангүй яг нэг аргицсан согтууруулахтай холбоотой зөрчлүүд бас буурсан гэж нэр үзүүлэлт бол харагдаж байгаа. Нийт зөрчлийн шийдвэрлэлийг авч үзвэл баярын өдрүүдэд бүртгэгдсэн зөрчил өмнөх оны мөн үеэс 15.2% буурсан нь баяр ёслолын үеэр иргэд арх согтууруулах ундаа хэтрүүлэхгүй зөв зохистой хэрэглэх хандлага нэмэгдэж байгааг харуулж байна. Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд иргэдийн хариуцлагатай соёлтой оролцоо нэмэгдсэн нь архитай холбоотой гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бодиттой нөлөө үзүүлж байгааг онцоллоо. Өнгөрсөн сар шинийн баярын өдрүүдэд гэмтэл цаог судлалын үндэсний төвөөс 1878 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Үүний 36% буюу хамгийн өндөр хувийг зам тээврийн ослын улмаас гэмтэж бэрцэн тохиолдол эзэлж байна. За сар шинийн баярын өдрүүдээр нийслэл болон орон нутгийн чиглэлд авто замын хөдөлгөөн гэрс нэмэгдэж осол гэмтлийн тохиолдол өндөр хувийг эзлээд байна. За баярын өдрүүдээр иргэд орон нутгийг зорих ах トゥ төрөл садандаа зочлох, гэр бүлээрээ зорчих нь нэмэгддэг тул хот хоорондын болон хот доторх замын ачаалал эрсэгсдэгэ. За шинийн нэгний өдөр гэхэд нийслэл Улаанбаатарын хэмжээнд 444 мянган гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт болсныг холбогдох байгууллагууд мэдээлж байсан. Сар шинийн баяр дохиосон 5 хоногийн
хугацаанд гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн дасагт нийт 1878 хүн осол гэмтлийн шалтгаанаар хандсан байна. За үүнээс 240 хүн нь зам тээврийн ослын улмаас гэмтсэн бөгөөд энэ нь нийт тохиоллын 12.8%-ийг эзлээд байгаа юм. За нийт осол гэмтлийн шалтгааныг авч үзвэл халтргай гулгаа 41.3%-аар тэргүүлсэн хэвээр байгаа бол зам тээврийн осол тохиоллын тоогоор өндөр түвшинд хадгалагцаар байна. За ялангуяа баярын өдрүүдэд хүүхэд өндөр настан гэрүүлээрээ зорчиж яваа иргэд осолд орчих нь цөөнгүй байна. За мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар баярын үеэр гарч байгаа зам тээврийн ослын нийтлэг шалтгаанд хурд хэтрүүлэх, зогтдуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын нөхцөл байдлыг буруугаар үнэлэх, анхаарал болгоомж сулрах, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг зөрчил багтаж байна. Мөн орон нутгийн чиглэлд зорчих үед урт замд ядар цуйлдах, нойр дутуу жолоо барих нь осол гарах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Иймд жолооч нарыг хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд мөрдөх, тогтоосон хурдны хязгаарыг баримтлах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд суулгах, согтууруулах хундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг холбогдох байгууллагууд сэрэмжлүүлж байна. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зарим зах худалдааны төвүүд энэ сарын 21-ээс хэвийн ажиллаж эхэлсэн. Тодорхойлбол 100 айл барилгын материалын дэлгүүр, алтчин бөмбөр худалдааны төв, максимал худалдааны төв, мянган нэр худалдааны төв, бэлэг их дэлгүүр энэ сарын 21-ээс ажиллаж эхэлсэн. Харин хар хорон худалдааны төв, содон бөмбөр худалдааны төв 2 дугаар сарын 24-ноос, Нарантуул, Баялаг ундраа Дүнжин гараг худалдааны төв, Саруул зах 2 дугаар сарын 25-наас эхэлж ажиллах бол Шонхор зах, Баян зүрх зах, Тэнгэр худалдааны төв өнөөдрөөс буюу 2 сарын 23-нд ажиллаж эхлэх юм а. Даа хүрээ техникийн зах 2 дугаар сарын 26-наас буюу Пүрэв гарагт ажиллаж эхэлнэ. 2 дугаар сарын 22-23-ны өдөр Монгол улсын нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхи цасан шуургатай байх төлөв гарчээ. Агаар ихэнх нутгаар солигдмол үлдээ байна. Салхи баруун өмнөөс болон баруун хойноос секундэд 5-аас 10 м/сек, зарим газраар 14-өөс 16 м/сек хүрч ширүүснэ. Агаарын температур увс нуурын болон дархтын хотгор голын хөндөд хасах 20-оос хасах 25 градус, хангай хөвсгөлийн уулархаг завхан орхон сэлэнг хүрэг нутгаар хасах 15-аас хасах 20 градус, говийн зарим хэсгээр нэмэх 1-ээс нэмэх 6 градус хүртэл дулаан байх боломжтой. Зарим өндөр уулын болон зүүн нутгаар цаас цасан шуурах магадлал өндөр байна. Хөх сувд мөсний баяр эх сарын 2-3-4-нд хөвсгөл нууранд болох юм байна. Тус баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүү толгойд их газар болох бөгөөд энэ жил гайхамшигт хөвсгөл ураан дээр зохион байгуулагдах юм а. Хөх сувд мөсний баярын хүрээнд гүйлтийн тэжүүрийн өсвөр үе залуучууд насан туршидын улсын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Мөн мөсөн шагаан харваа, мөсөн сурын цуваа харваа, мөсөн дээр хөгжилтэй уйлбол зэрэг олон тэмцээн зохиогдох юм. Эрдэнэс таван толгой компани Монгол улсын 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашигыг олгохорлоо. Эрдэнэс таван толгой компанийн хувьд 2025 онд 1.1 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нийт 786 орчим тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч долгоно. Үүний иргэдийн эзэмшиж байгаа хувь бол 208 тэрбум төгрөг буюу нэг иргэнд дунджаар 63 мянган төгрөг татвар хассан. 63 мянган төгрөгийг бол ирэх 4-р сарын 30-наас 30-ны дотор бол иргэн бүрийн дансанд шилжүүлэхээр болж байна. Чагаадаа бол баяртай байна. Гэхдээ өмнөх жилээ бодвол яриа бага байгаа юм уу? Тэтгэврийн мөнгөүүдийг хүмүүс чинь нөгөөс суудгалтаа суудчихгүй нөгөө зээлтэй хийж байгаа. Тий. Гэхдээ одоо яг хөгжлийн үйл тэгэл авсан хойно тэгэл зарцуулах юмдаа зарцуулна да. 2011 онд Эрдэнэс таван толгой компаниас 1072 хувьцааг иргэн бүрдээ олгосон. Ингээд 2011-12 онд Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд их орны гişиг нэртэйгээр бол өөрсдийнхөө хувьцааг бол нэг хэсгийг нь одоо худалдаж эргээд одоо 500 мянган төгрөгийн бэлэн мөнгөийг авсан. Мөн тухайн үед бол ихтэй сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрт бол 1072 хувьцааныхаа зарим хэсгийг зарж сургалтын төлбөртөө 500 мянган төгрөгийг бол оюутнууд авсан. Ингээд нийт тухайн 2011-12 жил оны жилүүдэд бол нийтдээ 466 орчим тэрбум төгрөгийг бол ийхүү иргэдэд одоо хувьцаагаа нь бэлэн мөнгөөр одоо сольж ингэж олгосон байдаг. Түүнээс хойш 2020 онд гэхэд 86 мянган төгрөг, 2022 онд 104 мянган төгрөг, 2023 онд хамгийн өндөр буюу 256 мянган төгрөгийг 3 хувааж бол олгосон байна. 2024 онд болон 2025 оны эхэнд бол ийхүү 3 хувааж инфляц үнийн өсөлтийг докторжуулахын тулд хувьцааны ногдол ашгийг 3 хувааж олгосон байгаа. Ингээд нийт Монгол улсын нэг иргэн 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Яг бүтэн 1072 хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэн бол өнгөрсөн хугацаанд бол 6 удаагийн буцаан холгоо ногдол ашигаар 732 мянган төгрөгийн ногдол ашгийг бол өнгөрсөн хугацаанд нэг иргэн уул уурхайн баялагын одоо өр өгөөжийг бол хүртсэн байна. 322,767 иргэн бол бүтэн одоо 1072 хувьцаатайгаа байна. Манай байгууллагын байр суурь бол
энэ Эрдэнэс 5-7 хувьцаат компанийн 1072 хувьцааг одоо хөрөнгөний зах зээл дээр ингэж чөлөөтэй хөрвөх энэ эрхийг нээхээс өмнө юун түрүүн одоо өв залгах хэмжээний асуудлыг шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт нь одоо энэ саяны хэлдэг нөгөө сая төгрөгөөр хувьцаагаа худалдсан, сайн хувьцаагаар худалдсан тийм ээ. Оюутны сургалтын төлбөр төлөөд ингээ хувьцаагүй болцсон энэ иргэдэд буцаага төр хувьцаагаа худалдах хэрэгтэй юм. 1072 хувьцаа эзэмшиж байгаа 132 мянган иргэн насарсан байна. За эдгээр иргэдийн хувьд бол хувьцаагийн үр хүүхд болон хамаатан сатан ар гэрийнх нь бол өвлөн авах боломжтой байгаа. За өвлөн авахдаа энэ жилийн хувьд гэх юм бол за үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн төв болон за нотериотчдын холбоотой хамтлагийн гэрээг байгуулсан. Ингэснээр бол иргэд за тухайн одоо нас барсан иргэнийхээ одоо нас барсан одоо бүртгэл олон бусад бичиг баримтын за нотериот дээр очиж баталгаажуулснаар тухайн нотериотоос за үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн төв рүү уг одоо бичиг баримт явна. Ингэснээр бол иргэд заавал одоо энэ үнэт цаасны газар ирж одоо энэ өвлүүлэх ажлыг бол хийхгүй буюу нотериот дээр очиснаар бол энэ хувьцааныхаа ногдол ашгийг өвлөн авах юм боломжтой болж байгаа юм байна. За мөн ийм Монголын систем дээр бол 1072 хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааны тоо за мөн насан туршаагүй бол насан туршаагүй хүүхдүүдийн одоо хувьцааны эзэмшиж байгаа тоо болон за хэд хэдэн онд одоо яг 1072 хувьцааныхаа ногдол ашиг хүрсэн бэ гэдэг зэрэг одоо хувьцаатай холбоотой мэдээллүүд бол ийм Монголын систем дээр орсон байна. Тэгвэл Эрдэнэс 5-7 компани 2026 онд за 35 сая тонн нүүрс олборлож за 32 сая тонн нүүрс борлуулах зорилтыг тавьж за 7.9 их найт төгрөгийн орлоготой за 946 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар бол за 1.4 их найт төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж 1.6 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж за 405 тэрбум төгрөгийг үндэсний баялагын санд одоо хоригдлуулахар болсон байна. За үндэсний баялагын сан бол одоо нэг ясандаа бас уул уурхайн баялагийг эргэн мөрт тэгш хүртээх одоо нэг одоо ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил байгаа. Тэгэхээр үндэсний баялагын санд хоригдлогдсон, эргэн бүрийн дансанд хоригдлогдсон мөнгө за ирээдүйд эрүүл мэнд боловсрол, орон сууцны урьдчилгаа зэрэгт одоо нийгмийн хэрэгцээнд иргэд одоо зарцуулах ийм одоо шаар зориулалтаар за эргэн бүрийн дансан дээр бол ийм Монголын систем дээр мөн одоо энэ үндэсний баялагын сангийн хоригдлол бол харагдаж байгаа. Танх Бортэг Орцгийн ордын хайгуулын судалгааны ажлыг хийж за даалд уурхайд хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх за онч хараат борт толгой бол хайгуулын судалгааны ажил хийх буюу за уул уурхайн экспортоос гадна олборлолт хайгуулалтын арчлыг эрчимжүүлэхээр бол Эрдэнэс 5-7 компани 2026 онд бол төлөвлөж байна. За Монгол улсын хувьд бол уул уурхайгаас хараад тэр дундаа нүүрсний экспортоос бол хараад идэг. Тэгэхээр Монгол улсын нүүрсний экспортын дийлэнх нь Эрдэнэс 5-7 гашуун сухайт ганц мод бомбтоор бол гарч байгаа. Тэгэхээр энэ оны хувьд гэх юм бол нүүрсний үн яс ямар ахаас хамаарч за дээрх одоо эдийн засаг санхүүгийн болон за энэ орлого ашиг бол тооцогдсон. Тэгэхээр энэ жилийн хувьд бол оны ихэнд харьцан нүүрсний үн харьцангуй бага өнгөрсөн жилтэй харьцуулахад одоо ижил төвшөнд байх харагдаж байгаа л оны дунд үеэс бол харьцангуй тогтворж байгаа юм одоо төлөвтэй харагдаж байгаа. Тэгэхээр нүүрсний үн хэдий ч өндөр байна. Тэр хэмжээгээрээ Эрдэнэс 5-7 ашиг бол нэмэгдэж за улсын төсөвт одоо төвлөрүүлэх хөрөнгө мөнгө цаашлаад үндэсний баялагын санд оруулахын мөнгө ч гэсэн нэмэгдэх юм аа. Эрдэнэс 5-7 за олборлолт нэмэгдэж за иргэдэд ногдол ашиг тарааж байгаа бол за 2025 онд Монгол улсын эдийн засаг 6.8% өсөж дотоодын нийт бүтээгдэхүүн 99 их найт төгрөг хүрсэн байна. За эдийн засгийн гол өсөлтөнд өнгөрсөн онд бол мэдээж хөдөө аж ахуйн салбар бол сэргэж ирсэн нь бол холбоотой. За нийт 6.8% өсөлтийн 917 тэрбум орчим төгрөг нь бол хөдөө аж ахуйн салбар. За үлдсэн нь бол барилга, уул уурхай, уул уурхайн салбараас бол эдийн засгийн өсөлт бол бүрдэж байна. Тэгэхээр уул уурхайгаас хараад манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбарын өсөлтөнд бол гол найдварыг тавьж байгаа. Тэгэхээр үүнийхээ хүрээнд өнгөрсөн онд Монгол улс Евразийн эдийн засгийн худалдааны улсуудтай за эдийн засгийн чөлөөт худалдааны төр хэлэлцээрийг байгуулсан байгаа. Энэ хэлэлцээрийн гол зорилго бол манай улс дотооддоо үйлдвэрлэж байгаа малын гаралтай, хөдөө аж ахуйн гаралтай чаддаг бүтээгдэхүүнээ за Евразийн за 9 орчим Оросын албаны улс, Киргиз, Узбекистан зэрэг 9 улсад бол за татваргүй хөнгөлөлттэйгээр одоо экспортлсноор эргээд одоо 367 орчим нийт төрлийн бараг за 210 сая орчим хүн амтай эдийн засагт одоо экспортлсноор эргээд одоо энэ салбараас олох орлогыг бол нэмэгдүүлнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. Тэгэхээр Евразийн эдийн засгийн худалдаа бол за 2026 онд эдийн засгийг тэлэх, өсгөх бас гол найдвар нь бол энэ экспортын хэмжээг хөдөө аж ахуйн чиглэлээр бол нэмэгдүүлэхээр бол гол одоо хүлээлт үүсэж байгаа.
Монгол улсын ерөнхийлөгч Хүрээлсөх ард түмэндээ хандаж 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн мэндчлэгээ дэвшүүлэх үеэр хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гарсныг албан ёсоор зарласан юм а. Ерөнхийлөгчийн мэндчлэгэнд гал морин жилд эзэн богд Чингис хааны байгуулсан их Монгол улсын 820 жилийн тохиож байна. Энэ тэгшөөг тохиолдуулан их хаанд Чингис цол өргөмжилж Чингис хаан хэмээх алдар нэрийг анх дурсгасан хар зүрх уулыг төрийн тахилгатай болгох зарлигыг Монгол улсын ерөнхийлөгч гаргалаа. Мөн Чандмын Эрдэнэ улсыг гавнах их ундрыг нь хамгаалах цэвэр ариун байлгах зорилгоор эрт галвын үеэс идүүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард амтан ургамал амтай бүхнийг ундаалan тэтгэж ирсэн Төв Азийн гадагын цэнгэг усны их болсон далайн ээж хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонирдуулахад таатай байна хэмээн дурджээ. Монголын төр хүүхэндээ анх удаа төрийн тахилга нууртай болж байгаа нь энэ үлээ. Улсын хурлын 2026 оны хаврын ээлж чулан 3 дугаар сарын 15-нд эхлэн энэ үеэр нийт 30 гаруй хууль тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэхэд төлөвлөж байна. Хэлэлцэх гол төслүүд 2027-оос 2029 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө болох тогтоолын төсөл, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг нөхөн төлөвлөх тухай хуулийн төсөл, нийгмийн даатгал, нэмэгдсэн үртгийн албан татвар, орлогын албан татвар болон бусад олон хууль тогтоолын төслүүд багтсан байна. Тэгцэн шоожин болон цагаан дээр ихийн лүн айлтлаг гэж нэрлэгдсэн шашны ёслолын зан үйл Батцаагаан цогчин дугуйн дээр сойрхогдож зохион байгуулагдах гэж байна. 2026 оны 2 дугаар сарын 24-нд өглөөний 7 цагаас 9 цаг хүртэл Монгол бурхны шашин товчооны гандан тэгшлэн хийдийн тэргүүн их хам Жавцанд орж энэ ёслолын сүсгтэн олонд сойрхно. Тэгчин соожны боддын шашны ёсонд нэг өдрийн сахил авах, нүгэл хилэнцгийг арилгах, буян хураах зан үйл бөгөөд сүсгтнүүд тухайн өдөр тогтоосон сахилга дагаж уншлаг уншин сүсгэлдэг уламжлалтай юм а. Цагаан дээр их нь буддын шашны нэгүүлсэнгийн хамаг амтныг зовлонгоос гэтлэгч бурхны дөр мөн тус зан үйлдэл залбирал уншихад энэ энергийг нэмэгдүүлдэг их итгэл байдаг. Иргэн мөнх цэцэг манай телевизэд хандсан юм. Тэрээр нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Холливуд шөнийн цэнгэний газрын үйл ажиллагаатай холбоотой зөрчил хэв журмын асуудлын талаар мэдээлэл өглөө. За үзэгчдээ бид яг одоо иргэний гомдол мэдээллийн дагуу Холливуд баарны гаднах автомашины одоо зогсоолын хэсэгт ирсэн байна. За бидэнд мэдээлэл өгсөн иргэний хувьд за энд бизнесээр хичээлдэг. За өглөөний бизнесийн ангита орохын тулд за автомашина энд байрлуулад 10-20 минут болсон гэсэн. За тэгсэн байхад одоо гарч ирэхэд бол ингээд тусаар будагдчихсан дээрс нь автомашиныхын энэ одоо шил хагарсан нөхцөл байдалтай байгааг одоо бидэнд хэллээ. За Холливуд баарны хувьд бол өглөө одоо 8 цаг хүртэл ажилдаг талаар мэдээллийг бас тус иргөө өгсөн юм. За өглөө 7 цаг 20 минутанд ингээд бэлтгэлдээ ирсэн. Энэ болохоор манай MJL Fitness Club байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө зам дээр ахлахад 20 минут болж идэл таны машин чинь цонхыг хагалчлаа гэд баарны хамгаалагч 2 залуу орж ирсэн. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэдгсэн чинь энэгээр явж исэн согтун хүн хагалцсан. Тэгээ зургийн дараа давсан зүхтагаа явцсан. Та баг гарах шаардлагагүй гэсэн. Тэгэхээр гүүгүй тийм байхгүй. Танаа баар бол ойлгомжтой. Өглөө боллоо ажилладаг. Танаагаас гарсан цогтуучууд хагалсан байна гэд гарч ирээ. Тэгэл ерөөсөө цагдаа дуудаад одоо их чинь та нарыг дуудаад мэдүүлэл өгч байгаа юм баггүй. Иргэн мөнх цэцгэн төв шөнийн цэнгэний газрын дэргэдэх байрлах фитнест 2024 оны 9-р сараас эхлэн тогтмол хичээлж байгаа бөгөөд энэ хугацаанд Холливуд шөнийн цэнгэний газар тогтоосон ажиллах цагийн хуваарийг удаа дараж өрчиж шөнийн цагаар иргэдийн амар амгалантай байдлыг алдагдуулдаг нөхцөл байдлыг удаа дараа үүсгдэг талаар бидэнд мэдээлэл өглөө. Мөн тухайн газарт олон нийтийн хэв журам зөрчигдөж иргэдийн аюулгүй байдал сүргээр нөлөөлөх шинжтэй зодон маргаан зохисгүйдлүүд байн гардаг талаар тэрээр хэлсэн юм а. Тэгээ ер нь бол энэ Холливуд баар бол их чинь одоо энд жил 7-8 сар фитнес явж байгаа. Тэгэд өглөө болгон би 6-аас 7 цагт ирдэг. Энэ баар бол байнгын ажиллаж байдаг баар. Ерөөсөө байнга согтуу хүмүүс гарч идэг. Энэний урд нь болохоор ерөөсөө би машинаа бас ингээд толиг согтуунд хагалуулж исэн. За тэгээд энд одоо өглөө ирдэг манай бол өглөөний ээлжний охтууд согтуу хүмүүсийн зохиулах, зодуулах те. Тэгээд ер нь яг одоо 7 оны өмнө бас цонхоо бүр ингээд согтуунд хагалуулсан хүн бас байж байна. Манай фитнест явдаг. Тэгээ ер нь бол би одоо энэ хохирлыг бол хэн миний одоо тийм машиныг эвдэлснийг мэдхгүй би бол энэ баарнд тасрах гомдолтой байгаа. Тэгээ энэ баар Монгол улсаа хуулийн дагуу ажиллах цагаараа ажиллаж одоо ингээд байгаасаа гэж би одоо бодож байгаа байхгүй юу. Тийм учраас ингээд хэл мэдээлэл хандж байгаа. Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа 1500 гаруй баар шөнийн цэнгэний газрууд байдаг. Эдгээр шоу цэнгэний газар тавигдах хараан хяналт гэж байна уу? Хүссэн цагтаа хааж хүний эд хөрөнгийг эвдэж хэмлэх нь энгийн үзэгдэл болоод өнгөрч болохгүй баймаар. Бидэнд мэдээлэл өгсөн иргэн мөнх цэцгийн хувьд өмнө нь Холливуд баарны гадна мөн л автомашиныхаа цонхыг хагалуулж ижээ. Уг асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргасан ч өнөөдөр хүртэл шийдэгдээгүй ба архин ийм асуудал гарсан байна. Бид уг асуудлаар дахин мэдээлэх болно.
Өнгөрсөн сард 4.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8%-аар буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол төр зуурын үзэгдэл бус харин ирэх 10 жилд Монголын хөдөлмөрийн зах зээл тэтгэврийн тогтолцоо эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх дохио юм. За өнгөрсөн 1-р сард 4.3 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.8%-аар буурсан үзүүлэлттэй байна. Энэ үед манай улсын төрөлтийн түвшин жил ирэх тусам буурч эхэлжээ. За үүнд төрөлтийн насны эмэгтэйчүүдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөрсөн нь голлон нөлөөлж байна. За үүнээс гадна залуучуудын амьдралын хэм маяг сонголт өөрчлөгдөж, эхлээд боловсрал эзэмшээд, доктортой ажил хөдөлмөр эрхэлж, орон байр санхүүгийн боломжоо бүрдүүлсэний дараа гэр бүл зохиох хандлага давамгаалж байгаа юм а. Ингэснээр хүүхдийн тоо цөөн байх сонголтыг хийх нь нэмэгдэж байна. Тийм. Тэгэхээр ер нь сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо бол буурж байгаа. За 2000 одоо сүүлийн 5 жилийн ингээд тоо мэдээ аваад үзэхээр 2020 онд бол улсын хэмжээнд нэг 77 орчим мянган хүүхэд одоо шинээр төрж исэн бол 2025 оны байдлаар 54.1 мянган хүүхэд болж одоо 5 жилийн хугацаанд төрөлтийн тоо бол 20 орчим мянгаар бол буурсан юм байна. Төрөлтөд бол мэдээж маш олон хүчин зүйлүүлж байгаа. Хүн ам, нийгмийн эдийн засгийн, одоо хүн амын амжиргааны түвшин, орлого, за тэгээд одоо ажил эрхлэлт, одоо төрөх насны эмэгтэйчүүдийн одоо боловсролын түвшин гэдэг юм уу те. Нийгмийн эдийн засгийн маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тэр хамгийн ихний одоо нөлөөлж байгаа хүчин зүйл бол яг энэ одоо төрөх насны эмэгтэйчүүдийн тооных нь одоо бууралт те. Буурсан нь бол энэ төрөлт буурах усны шалтгаан асуудал одоо ингэж хийж болохоор байгаа. За мөн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа юм а. Амжиргааны өртөг өсөх, орон сууцны үн нэмэгдэх, за докторгийн орлоготой байх зэрэг хүчин зүйлс нь залуучууд хүүхэдтэй болохгүй байх сонголтонд хүргэж байна гэлээ. Чи хэдэн настай вэ? 27. 27 настай хүүхэдтэй юу? Үгүй. Одоо төрөлтөд нэлээ багассан байхгүй юу? Хэдэн настай хүүхэдтэй болъё гэж боддог юм? 33 муу. Жохон санхүүгийн байдал докторж ирэхээр. Ер нь хэдэн хүүхэдтэй болъё гэж бодсон? 2. Ер нь бол одоо тэгэл байрны түрээс мөрөөс ямархаа байгаа лээ тий. Тэгэхээр цалин ямархаа байгаа лээ. Хэцүү л. Хүүхэд төрүүлнэ гэдэг чинь угаасаа тодорхой хариуцлага байдаг болохоор нөгөө нэг бас өөргөө хүлээж чадахгүй байдалд орчвол хэцүү учраас ер нь бол 25 хүртлээ явж байгаа л тэгэл хүүхэд төрүүлнэ гэж боддог да. Орой шүү дээ. Одоо нэг хэдэн настай хүүхэд болъё гэж бодож байна? Болоог шүү дээ. Яагаад одоо болоог байгаа гэж бодож байна? Юу одоо сургууль төгсөөгөө тэгээд өөрийгөө гэж хүүхэд болох. Тэр энэ залуучууд хүүхэд болох сонголтыг амар хожуу хийж байна гэж харж байна. Тэр хэдэн настай хүүхэд болъё гэж. 30 мөч гарч байгаа болох хэлбэт. За хүн амын өсөлт саарах энэхүү хандлага цаашид үргэлжилвэл хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын тогтолцоонд урт хугацаанд нөлөөлөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Ийнд гэр бүл төрөлтийг дэмжих бодлого, залуу гэр бүл чиглэсэн эдийн засгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолж байна. Эмийг зөв зохистой хэрэглэхийг албаныхан анхааруулж байна. Иргэд эмийн хэрэглээний талаарх мэдээлэл ихтэй байдаг ч сүүлийн жилүүдэд эмийн гаж нөлөөг илүү анхаарч сонгох хэрэгтэйг албаныхан дахин сануулж байна. Сүүлийн үед эмийн гаж нөлөөнөөс олж хохирсон гэх мэдээлэл шилжилтээр дараа гарах болсон. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 1560 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа эмийн сангууд эмийн чанар, аюулгүй байдал, хадгалалт, стандартыг мөрдөх үүрэгтэйлээ. Эмийн зөв зохистой хэрэглээ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм а. Манай дээр гаж нөлөөний мэдээллүүд ирдэг. Тэгээд манай байгууллага дээр энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн маань гаж нөлөөний автогч үнэлгээ хийгээд эм судлалын салбар зөвлөл гэж байдаг. Энэ маань эмийн зөвлөлт гэдэг том зөвлөлийн салбар зөвлөлт нь. Тэгэхээр эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд шалтгаан хамаарлын үнэлгээ гэдгийг хийдэг. Тэгэхээр энэ үүссэн гаж нөлөө маань эмнээс шалтгаалсан байна уу? Эсвэл бол зохисгүй хэрэглэнээс болсон байна уу? Эмчилгээний алдаанаас болсон байна уу? Гэдгийг бол энэ эм судлалын салбар зөвлөлийн хурлаар нарийн тодорхойлдог. Тэгээ үүний дагуу одоо тухайн хурдаас гарсан шийдвэрийг бид нар хэрэгжүүлж ажиллаад шаардлагатай тохиолдолд бас олон нийтэд мэдээлэл өгдөг. Гэвч стандартыг мөрдөж ажиллахгүй олон байгууллага байгаа талаар албаныхан хэллээ. 2025 оны хяналт шалгалтаар эмийн хадгалалт худалдаа хэрэглээтэй холбоотой зөрчил нийтлэг илэрснээ 685 байгууллагт хяналт шалгалт явагдсан байна. Мөн иргэдээс ирүүлсэн 183 өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэжээ. Шалгалтын хүрээнд зөрчил гаргасан аж ахуй нэгж иргэдээс 177 нэр төрлийн 26 мянга гаруй ширхэг эм бүтээгдэхүүнийг хураан авч холбогдох журмын дагуу шийдвэрлсэн байна. За нийтдээ 250 гаруй зөрчил шалгалт шийдвэрлэх ажиллагаа явуулж нэг 590 гаруй сая төгрөгийн торгуул оногдуулж за нэг 157 сая төгрөгийн хууль бус орлогыг улсын төсөвт
төлрүүлсэн байгаа. Яг бид нар бол төрийн хяналт шалгалтын тухай хууль болон зөрчил гаруул зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу одоо болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажилладаг. За тэгээ зөвлөмж гэхээс илүү бид нэр албан шаардлага өргөлдөг. Тэгээ албан шаардлагыг бол одоо төрийн хяналт шалгалтын тухай хууль заасны дагуу холбогдох байгууллага одоо төрүүлж гүйцэтгэлийг хянж ажилладаг. Одоо байгууллагын цахим хуудасаар дамжуулаад мөн бид нар ер нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхдээ ингэснээрээ ард иргэдийг эмийн сөрөг одоо хүсийг нөлөөнөөс хамгаалах үйл ажиллагаануудыг бол тогтмол хийдэг. Тэгэхээр манай байгууллагын буюу эмийн эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудас Facebook хуудасаар бас энэ эдгээр мэдээллүүд тогтмол тавигддаг учраас тэндээс бас мэдээлэл аваад амьдралдаа хэрэгжүүлээд явах боломжтой. Эмэг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх баталгаатай их үүсэр зөвшөөрлгүй цэгээс эм худалдаа авахгүй байх. Эмийн хугацаа, хадгалалтын нөхцөл, сабаглал бодлого шалгах болон сөрөг нөлөө илэрвэл эмч, эмзүүчид яаралтай хандахыг албаныхан анхааруулсаар байдаг. Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн нөхцөл гэдгийг мөн албаныхан онцолж байна. 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн сар шөнийн баярыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар МИГ даатгал компани зарим ажилтнуудад төрийн одонгоор шагналаа. Олон жилийн түүхтэй салбартаа тэргүүлэгч МИГ даатгал компани залуус өсвөрүй Ахмад үегээд бүхэл насны төлөөлөс бүрдсэн өнөр өтгөн хамт олон сар шинийн золголтоо өнөөдөр хийлээ. Ийхүү байгууллага хамт олноороо цугласан гал морин жилийн эхний ажлын өдрөөрөө улсын хурлын гишүүн Банзарагчийн төвшин Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн одонгоор шагнуулсан олон жил үр бүтээлтэй ажилласан МИГ даатгалын хамт олонны төлөөлөл эрхмүүдэд шагналыг гардуулж өглөө. Тухайлбал Аранхай аймаг дахь МИГ даатгал компани салбарын захирал Баатрин Эрдэнэ сүрэн, Бовалтай аймаг дахь салбарын захирал Маамаагийн Гамбат, Төв аймаг дахь салбарын ахлах менежер Оргойн Уран байгал, МИГ даатгал компани өндөр настан Дашторжийн Цолмон нар Алтан гадс одонгоор ингрээ мэлгасан бол Төв аймаг дахь МИГ даатгал компани төлөөлөгч Шаатрын Төвшин Баяр хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. За гал морин жилийн сайхан төрийн эрхэм хүндтэй том шагналыг авч байхдаа үнэхээр их баяртай байна. Их чинь хөдөө аж ахуйн салбар 40 гаруй жил ажиллаж амьдарч байна. Тэгээд чөлөөндөө гараад энэ МИГ даатгал гэдэг энэ сайхан эрхэм хүндтэй сайхан хамт олонны эд эс нь болоод 10 жил ажиллаж байна. Тэгээд энэ төрийн сайхан эрхэм хүндтэй сайхан цолыг хамт олон минь өнөөдөр надад ингрийн цоллоо. Тэгээд энэ хамт олонны минь хамтын шагнал юм аа гэж өнөөдөр бодож байна. За олон жил хичээж хамт олонтойгоо ажиллах болно. Гал морин жилийнхаа босгон дээр ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гадс одонгоор ингрээ мэлгасандаа баяртай байна. Монголчуудад хайр ивэлээ харамгүй хайрладаг түүхэн олон чухал үйл явдлууд тохиолдож байсан ээлтэй сайхан жил болох морь жилдээ МИГ даатгалын хамт олон улам их амжилт гаргахын төлөө харилцагч үйлчлүүлэгчдийн өндөр итгэлээр илүү ихээр хичээж ажиллах болно гэдгийг онцолж байлаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ.